Stanley. За сайн байцгаана уу залуусаа. Хагасаа бүтэн сайнд ярихгүй бол болохгүй ийм үйл явдал болсон байна. Тэгээ тэр юу вэ гэхлээр Тэнгисийн ирэг дээр 24/7 шоу. Тэнгисийн ирэг 24/7-гоо тэгээд ханаас яаж үзэх үү гэдгийг мэдэхгүй байгаа ингээ хүмүүс байх юм бол Look TV-гээс таад маань үзэж болно. Тэгээ Univision-ээс үзэж болно. Тэгээ Централ телевизээс үзэж болно. Тэгээ Централ телевиз дээр болохоор хагасаа бүтээний 22 цагаас гарч байгаа. Тэгээ Look TV дээр болохоор 3 дахь өдөр болгон 2 шинэ дугаар нэмэгддэг. Тэгээ таад маань жоохон хэд хоногийн өмнө үзмээр байна гэх юм бол Look TV-гээрээ үзээрэй. Тэгээ гол нь Look TV-гээр үзхийн нэг давуу тал нь дундаа сурталчилгаагүй байдаг хгүй. Тэгэхээр шууд ингээ өргөлөд үздэг болохоор хүсэн үедээ хураагаа зогсоогоод ингээд үзэж болно. Тэгээ season 1-ээ бас давтаж үзмээр байвал Look TV-гээс ингээд үзэх боломжтой. Би бүр шууд Тэнгисийн ирэг рүү ороод ингээ үзэх боломжтой. Линкийг энэ доор description хэсэгт үлдээчи. Тэгээ тэрнээс гадна бас энэ шоутай холбоотой сонирхолтой баримт, ямар нэгэн gossip, юм шин мэдээллүүдийг одоо цаг алдалгүй авмаар байх юм бол таад маань Look TV-гийн сошиал хаягуудыг дагаараа энд байнга ороод явна гэсэн. Орсон хүмүүсийг нь хэдүүлээ хамтдаа шүүцгээе гэхгүй. Өмнө нь нэг Singles Inferno ярьсан шүү дээ, тэрэн шигэ бас ингээд дуртай шоугаа ингээд ерөнхий ингээд гоё ярий гэж бодож байгаа байхгүй юу. Season 2 маань өчтөр биш хагасан өндөр нэгт гэдэг чинь хагасаа бүтэн сайн өчтөр уржигдэр 2 ингээд Централ телевизээр гарсан. Тэгээд ер нь бол 10 цагт хагас үе 10 цагт гарсан мөртлөө сошиал медиагаар ингээл шуурал эхэлж байгаа байхгүй бүр ингээл тасралтгүй би хагасаа шууд үзэж чадаагүй байхгүй юу. Тэгсэн чинь шууд ингээл спойлдуулаад яг юу болсон хин орсон тэг ямар хүмүүс байна гэдгээ спойлдуулаад явсан. Тэгээд энэ сизон дээр би маш их өндөр хүлээлттэйсэн. Би сизон 1-ийг бол бүтэн бас үзчихсэн. Яг Look TV-гээр яг бүтэн үзээ дуусгачихсан байхгүй. Тэгэл сизон 2-ыг би бас ер нь тийх байх гэж бодож юм. Тэгээд бас илүү season 1-ээс илүү их гоё зүйлсийг бидэнд үзүүлнэ гэж найдаж байгаа тийм хүлээлттэй байгаа. Тэгээд за нэгт бол ингээд production талаасаа ингээд нэг хүлээлттэй байгаа. Илүү юм гоё туршлагатайгаар season 2-оо хийсэн бах гэж найдаж юм биш найдсан. За найдаж байгаа гэхэр зөв юм байна те. Тэгээд хоёрт болохоор оролцож байгаа хүмүүс маань season 1-гээ үзсэн болохоор за би ч нэг иймэрхүү шоунд орж байгаа шүү. Тэгээд энэ шоун дээр бас тэг ингүүл илүү гоё байд юм байна. Ингүүл жоохон тэнэг байд юм байна. Ингүүл тэнэг харагдсан юм байна. Ингүүл гоё харагдсан юм байна гэдгээ мэдсэн орж ирж байгаа. Тэгээд бас дараа нь гарах үр дагавраа бас яг мэдсэн орж ирж байгаа болохоор илүү сонирхолтой байх бах. Илүү яг юм шоу үзүүлэх бах гэж бас бодож байгаа. Тэгээд гуравт бас ямар газар ингээ хийх бол илүү гоё те. Өмнөх бол Таиландд хийсэн билүү. Энэ удаад илүү гоё бас гоё виллатай газар хийх бах гэж ер нь бол урьдчилсан байдлаар тэгэж бодож исэн. Тэгээд Бали арал дээр болсон мөлий. Тэгээд виллал нь бол үнэхээр гоё үлээ. Ил ингээд дүүш мүүштэй шавар маавартай. Хідүүлээч ингээд солонгос ч юм уу ингээд шоу үзэхээр тэр хүмүүсийг хизээж харж байгаагүй байдаг штэ. Тэнгүүд Монгол шоун дээр бол хаа нэг газар харж исэн бас эсвэл Instagram дээр ч юм уу ингээд харж исэн нэг юм хүмүүс болж таардаг. Тэгээд тэр хүмүүсээ яг ийм шоун дээр харах бас жоохон кринж байх гэж ер нь дандаа боддог. Тэгээд яг тийм ингээ кринжл зүгх баха гэж ингэж бодож үзсэн чинь хамаагүй гайгүйсэн. Тэгээд хамгийн ихний оролцогч бол Урин буюу Уйля байсан. За Уйляг болохоор би ер нь мэддэг. Би Instagram-ыг юм дагдаг болоо бас нэлээд удаж байгаа. Тэгээ Instagram-аар ингээл байн хардаг. Ерөнхийдөө яг ямархуу лайфстайлтай хүн яг ингээ сторигоор нь хуваалцдаг ингээ бичлэгүүд, контентууд, постуудаар нь яг энэ хүнийг бол ингээ мэддэг. Тэгээ би Уйляд бол айгуу дуртай, айгуу гоё юмхтэй гэж боддог ийм хүн маань орсон. Тэгээд Уйля бол миний хувьд айгуу surprise-ны оролцогч юм уу? Дүр гэж хэлэхээр бас болохгүй хаа. Тэгээ энэ чинь reality show юм чинь ийм оролцогч байсан. Тэгээд яг ингээд Уйля болстой сонирхолтой байсан шүү орж ирсэн. Хоёр дахь орж ирсэн хүн болохоор төгсөө байсан. 20 настай, үнэхээр жоохон ийм хамгийн бага гишүүн болж орж ирж гин. Тэгээд модель хийдэг, солонгос амьдардаг гэсэн ийм залуу байна. Тэгээд яг солонгос ер нь хүмүүс солонгос явчихаараа яг ийм солонгос юунда ингээ уусчдаг те бүх юм ингээд яг ингээ царай зүүс ингээ хувцлалт яг ингээ солонгос болцдог. Тэгээд энэ
Төгсөө гэдэг залуу маань ер нь бол аягүй их юм солонгос одоо vibeтай. Тэгээд ийм ялтчгүй л 20 настай болохоор ингээд царай нь бол жоохон харагдаж байгаа ийм залуу байсан. За дараагийн хүн нь болохоор Amra. Бас хүмүүс бүгдээрээ мэдэх бах Amrashk гэдэг Instagramтай эмэгтэй шүү дээ. Amra болохоор артист дуучин байгаа. Тэг би бас жоохон бахта Amra-гийн Never гэдэг энэ дуунд нь ингээд тоглож исэн, клипэнд нь ингээд нэг бүжгэлж исэн. Тэгээд би тэр үе чинь баг 6 жилийн өмнө хэр чинь би нилээн жоохон байсан байгаа хгүй юу. Тэгээд тэр үедээ ингээд бүжгэлжсэн. Гэхдээ би Amrаг бол ердөөсөө танихгүй. Өдрөл дээр ердөөсөө уулзж байгаагүй. Тэгээд ямар ч гэсэн ийм артист эмэгтэй маань орсон байна. Дараагийн хүн болохоор Michi гэдэг ийм эмэгтэй байсан. Michid гэдэг нэртэй. Энэ эмэгтэй болохоор шүдний эмч мэрэгчлээ. Тэгээд тэр мэрэгчлэрээ баг 6 жил илүү 8 жил илүү ингээд ажиллаж байгаа ийм эмэгтэй байна. Тэгээд аюу хөөрхөн царайтай юм блэ. Гоё биетэй юм блэ. Бас би бас өмнө нь бол нэг харж байгаагүй бас хүн байсан. Тэгээд ярилцлагыг харахад ер нь аягүй их юм спортлог тэг янз бүрийн спортоор хичээлдэг ийм эмэгтэй шиг харагдсан. Тэгээ би энэ бас аягүй гоё юм бэлээ. Им гоё юм фигүртэй, эмэгтэйлэг фигүртэй тийм эмэгтэй байсан. Аягүй хөөрхөн нүдтэй. Тийм хөөрхөн нэдэг. Нүд нь ингээд хормолцоод ийм хөөрхөн эмэгтэй орж ирсэн. Цэрэн тогтох гэдэг ийм залуу байна. Булчинлаг. За би энэ хэдийгээ таадтай ер нь танилцуулчаа дараа нь би яг өөрийнхөө сэтгэлдлийг тэр хүн дээр тгий санагцсан гэдэг сэтгэлдлээ ярих гэж ер нь бодож гин. Тэгээд за цэрэн тогтох маань ямар ч байсан ийм body builder те ингээд бие хөгжүүлсэн ийм залуу орж ирсэн. Тэгээд энэ залуугийн талаар би бол нэг сайн мэдгүй мэн. Би бас энэ тэнд яг харж байгаагүй те сошиалаар бас өмнө нь харж байгаагүй ийм залуу байсан. Хасчлуу гэдэг ийм залуу байна. Энэ залуу маань бас 24 настай гэжсэн. Бас ерөнхийдөө ийм айгу солонгос vibeтай тэ нэг ийм яг хуу монголчууд яг ийм өөгүй ийм цагаан царайтай тэ нэг ийм царайлаг ингээ гялтгаар ийм цэвэрхэн хувцалдаг тэ ийм нэг гялтгаар ингээл ус мөсөө янзалдаг ийм залуучуудыг жоохон Korean vibeтай гэж хэлээд байгаа юм санагддаг. Нэг амар тийм солонгос vibeтай биш байсан. Хасчлуу бол зүгээр л ийм хөөрхөн цэвэрхэн ийм царайлаг тэгээ гоё биетэй ийм залуу байсан. Бие гоё хөгжүүлсэн байсан шүү. Тэгээд анхны харцаар бол царай айгу дэжгүй санагдсан. За дараагийн эмэгтэй болохоор Тод Бэлэг гэдэг ийм эмэгтэй байна. Тод Бэлэг маань болохоор санхүү эдийн засгийн сургуулийн 4-р курс гэсэн баха. Тэгээ төгсөг курсын оюутан гэж исэн. Тэгэхээр чин төгсөг курс гэдэг чинь хэд тийм ээ 18, 19, 20, 22 нас тавцаа юм уу тий нас нь хэллүү. Тэгээ 21, 22 хавцаа настай ийм охин байсан. Тэгээд царай нь бол аяа хөөрхөн юм билээ. Өмнө нь би бол бас нэг ийм инстаграмаар харж исэн зураг авалт эднэр дээрээс харж исэн санагдаад байгаа хгүй. Гэтэ яг хаана харлаа гэдгийг мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан харж исэн охин байсан. Хөөрхөн царайтай ийм аюу эмэгтэйлэг тийм vibe хөөр тийм охин байсан. Дараагийн залуу бол Цэлмэг байна. Алдарт Цэлмэг. Тэгээд яг юг үзсэн Зингисэрийг үзсэн хүмүүс маань бол надад хэлүүлдэггүй яг энэ Цэлмэг гэдэг залууг мэдж байгаа ямар хуу залуу гэдгийг. Гэтэ тэрийг нь хэдүүлээ бүх хүмүүсээ тэгээ танилцж дуусчаад ярилцгаа ямар ч юм SGFs хамтлаг SGFs багийн сагсан бөмбөгийн тамирчин ийм Цэлмэг гэдэг ийм залуу байна. Аюух олон шивэстэй. Тэгээд өндөр юм шиг байлээ. Ямар ч юм ингээ харахад өндөр залуу гэсэн сагсан юм чи өндөр л байгаа байлгүй дээ тий. Тэгээд нөгөө идэгээ бодвол нэг амар тийм булчинтай биш харагдсан. Дараагийн эмэгтэй бол Зол Жаргал байна. За тэгээд Зол Жаргалыг бол хэдүүлээ ер нь л мэдэх бах. Би хамгийн анх бүр дээр үед юм нүг Bad гэдэг брэнд идэв штэ. Солонгос брэнд. Тэр брендийн зураг авалтанд орсон байхад нь ер нь харж исэн тэр Bad гэдэг солонгос яг Instagram аккаунтыг би дагдаг гэсэхгүй дээр үед. Сүүлд бол одоо нүг J Park-ийн клипэнд тоглосноор нь хүмүүс бол нэлээд сайн мэдж байгаа. Тэгээ тэнгисийн ирэг дээр ч гэсэн ер нь яг тэрийг нь аягүй хайлайт болгож оруулж ирж илээ. Тэгээ шүдний техникч мэрэгчлээ тэгээ солонгос нэг модель хийдэг ийм эмэгтэй орж ирсэн байна. За хамгийн сүүлийн залуу болохоор Хонгор гэдэг эрэгтэй залуу байгаа. Энэ залуу маань Герман улсад одоо ингээд DJ хийдэг, тэгээ модель хийдэг ийм залуу байгаа. Тэгээд айгүй юм өөрийн гэсэн ертөнцтэй тиймэрхүү харагцсан. 5 эмэгтэй, 5 эрэгтэй энэ удаагийн Тэнгисийн ирэг дээр 24 шоу маань эхлүүлж байна. Миний хувьд хамгийн таалагдсан оролцогч нь хэн байсан бэ гэхлээр мэдээж өрөн байсан, уулиа байсан инстаграмаар ингээд дагдаг. Тэгээд дагсаар хагаад ер нь ингээ хүнийг ингээ харсаар хагаад дасчихдээ штэ. Тэгээ тийм байсан болохоор ер нь
уйлаад аюух дуртай байгаа юу гарах бол гэж хүлээж байгаа гэх юм уу? Яг ямархуу зан аршин гарах бол гэж хүлээж байгаа. Тэгээд ерөнхий 1 2 дугаар дугаарыг харахад надад уулиа яг юм айгу өөрийнхөөрөө юм дүр эсэгдэггүй санагдсан. Тэгэл яг нэг ингээл гэл ингээл найлан хатаал тэгээд эдгүү гэл ингээд эдгүү тийм айгу яг ингээд зүгээр байгаагаараа л ингээд байдаг тийм эмхтэй санагдсан. Тэгээд тийм байгаагаараа байлаа гэд яг ингээд эргэтэл ингээд тахгүй. Тэг гой зан чанартай. Тэгээд бас хамт ингээд ярилцж байгаа хүнийгээ гой тухтай байлгадаг. Тэг яриаг бас айгүй гой ингээд авч явдаг. Нөгөө хүнийгээ бас айгүй гой ингээд тухтай байлгадаг. Тийм төрлийн хүн шиг санагдсан. Тэг үүлэтаа ингээд ер нь ярилцж байгааг ингээд харахаар нөгөө хэд нь ер нь айгүй ингээд гой яриа нь гой өрнөд яваад байгаа шүү. Яваад байгаа шүү ч гэж яваад байгаа юм шиг санагдсан. Тэгээд одоо жишээ нь хасаа зол жаргал хоёрын ингээд нөө нэг ярилцлага байдаг шүү дээ. Үнэрлэх мэдрэмжүүд шүү дээ. Аль нь чамд билүү? Сэрлэгч хөдөлгдөг. Сэрлээ. Тэр бол үнэхээр ингээд хайлайт ярилцлага байсан шүү дээ. Манай хасаа маань ингээд жоохон ингээд сонин гаж донтно шиг юм шиг байгаа л тэг яг ингээд амар зүртэй ингээ яг нүднээс нь ингээл хацаа салахгүй ингээ яг хаанаас тийм юм сурсан хин зааж өгсөн те яг эхний сизон дээр Чинзаа нөгөө нүд рүү харж яриач мараач гэл нэг тэгдэж штэ тэрнээс одоо заавал нүд рүү харж ярих хэрэгтэй гэж сурсан юм уу яг хүний нүд рүү харж ярих айгу зүгээр л те зөв гэх юм уу гэхдээ бас хит ингэж байх нүдэ анивчих хэрэгтэй ингээ за зарим нэг юм хийж явахдаа өөр тийш харах хэрэгтэй анхаарлыг ингээ хэрэгтэй те яг тодорхой үед нүд рүү харах цаг гэж байна штэ тий тохиромжтой цаг гэж байна штэ тийм юм нэг нүдрүү харах хэрэгтэй болохоос зол жаргалтай ярьж байхдаа хитрхи ингээл нүдрүү ширтэл тэгэл нэг юм амар жоохон эвгүй ингээл харцаартай нэг ер нь ингээ айгу хурц харцтай хүн байсан штэ тэгэл тэрийгээрээ ингэж ширтэл тэр бол жоохон эвгүй байсан тэгээд зол жаргалд бас айгу эвгүй байсан нэн угаасаа мэдэгддэг тэг ингээл ердөөсө тэр хоёрын ингээд нэм chemistry гэж байдаг штэ тэр нь ердөөсөө ингээл болж өгөхгүй те хасаа нэг тэнэг юм яриа л те алимны үрийг тариул юу гэхлээр бараг те алимны үрийг тайлуул алим л ургамжлал уг үндэс нь алим бол ургаж харах нь алим гэж өгөхтэй байдаг шүү дээ. Үнэтэй адилхан. Би бүр зүгээр тэгж л ойлгож байгаа байхгүй юу. Тийм ингээд өгүүлбэр хэлж мэлээл тэгэл ингээл чи ингээд угаасаа флэртийн мөгс жаа ундраад байна гэж мэгэл тэрэн дээр яг уу хасаа эхний дугаар болохоор жоохон сандраад за би нэг иймэрхүү одоо хүмүүс чинь ер нь ингээд дүр эсгэж орж ирж байгаа барьж тараа штэ тэнгууд ингээд жоохон ингээд дүрдээ орцсон за би яг энэ дүрийг ингээд барьж авч явна те ингээд нэг юм ингэж бодсон юм шиг байгаа. Тэгээ тэр нь ингээд зол жаргал дээр фейлдсэн заяа. Тэгээд ялцчгүй л ингээд фейлсэн. Тэгээл ингээд золоо ингээд тийм үү яасан ингэсэн ингээд явуулаад ингээд өдөрт тэр хоёрын харилцаа ер нь ингээд хүмүүсийн харилцаа ханаасаа болохгүй л тэгэл болохгүй л байдаг байхгүй. Тэр хоёрын харилцаас болоогүй гисэн чинь хасаа ингээд уйлаатай ярилцахдаа арай гайгүйтэй байгаад байгаа байхгүй. Тэг хитрхи ингээд нэг сонирн биш. Тэнгүүд тэр бас зөвхөн одоо хасаа ингээд уйлаа дээр ингэж нэ гэдгээс гадна ингээ үүлээ бас яриаг ингээд зөв тал руу ингээд чиглүүлээд оруулдаг ч юм уу тийм ингээ халих гад байвал за хөөе гэд ингэдэг ч юм уу. Ер нь ингэж яриаг гоё ингээд эвтэйхэн аваа явцдаг юм шиг санагдсан. Тэг тэрийг бас яг одоо нэг сайн гоё хэлчихдэггүй наа. Гэхдээ ер нь та ойлгож байгаах. Би бол тэгж үүлээг ер нь тэгж түгнээд байгаа байхгүй. Хасааг ярьсан юм чи хасаагийн талаар бодсон бодлоо ба эхэндээ жоохон ингээд сонин яг ингээд өөрийнхөө нөгөө за би энэ шоунд нэг иймэрхүү дүртэй байна гэдэгтээ бүр ингээд таг баригдаад жоохон ингээд тэнэг юм шиг болцсон болохоос сүүлдээ овоо айтайхан болчих шиг болсон. Тэгээд ингээ уулаатай харилцаанд бас айгүй хөөрхөн болоод яриа мариан ч гэсэн айгүй нэг жоохон засраад эхлэх шиг болсон. Тэгээд угаасаа эхний дугаар дээр шууд хасааг ингээ зүгээр хасчихдээ шүү дээ. Гэтэ би тэр эхний дугаарыг үзээд ингэж бодсон. Угаасаа мока хурж ирээд та ингээ виллагаас ямар виллаг орхих хэрэгтэй болчлоо гэсэн. Тэгэхээр би бол виллаг орхих хэрэгтэй гэд хэлжлээ. Энэ арлыг орхино гэж хэлээгүй. Болохоор буцаад угаасаа эрхэл ахын зүгээр шавны л нэг юм бах гэж бодсон чи яг л тийм байсан. Тэгээ хасаа буцаад хасагдчихад буцаад хүрээд ирсэн. Гор Мичигийн талаар яри. Мичи болохоор зүгээр л ингээд энгийн нэг юм эмхтэй байсан. Тэгээл яг өөрийгөө хөөрхөн нэдэг гэдгийг мэддэг. Тэгэл ингээд гоё инээдэг, гоё шүттэй. Тэгээ хөөрхөн нүдтэй нэг тийм эмхтэй байсан. Тэгээд Мичигийн хувьд цаашаага энэ шоу яг яаж өрнөхийг би бол сайн мэдэхгүй байна. Яг юм дундаж байгаад байгаа юм шиг санагдсан. Нүдэнд ингээ нэг сайн өртөхгүй байхгүй. Би одоо ингээ үзэж байгаа штэ. Үзэгчийн талаас харахад миний нүдэнд нэг Мичи ингээл нэг өртөхгүй.
Тэгэл яг зүгээр тэр хаваараа ингээл хөрхөн болоод байгаа юм шигтэй санагдаад байгаа хгүй. За дараагийн хүн болохоор төгсөө яри. Тэгээ төгсөө надад бол үнэхээр жоохон санагдсан. Энэ сизон дээр эмэгтэйчүүд нь ингээд ихч байгаад байхгүй. Ерөнхийдөө ингээд нас нь ингээд 28, 26 ингээд нэг юм дээшээ настай байгаад ангууд эмэгтэйчүүд нь жоохон гологдох гээд байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэрэн дунд ялангуяа ингээд төгсөө байнгут одоо жишээ нь яг энэ хэсэг дээр ингээд харагдаж байна. За сайхан бол. За сайхан болтаарай. Хоол идэх гээд ингээд сууж байгаа энэ хэсэг дээр бол бүр төгсөө яг жоох хөхтэйс яг би ингээд дүүгээ дагуулж ирээд сууж байгаа юм шиг ийм жоохон надад санагдсан. Та хэд бас яг тэгж аим санагдсан уу? Эсвэл надад зөвхөн тийг санагдсан юм болов жоохон яг ялчгүй нөө өөргөө дүү гэдгээ мэдсэн болохоор том болсон хүн шиг ажиллах гэдэг нь жоохон сонир санагдсан. Тэгээ ялтчгүй нөгөө нэг ичнэрдаа ингээд чирэгдээд байгаа байхгүй тий. Амраашг байна. Амраа. Яг үннийг хэлэхэд жоохон юм ядаргаатай оролцогч шиг санагдаж байгаа. Тэгээд өөрийнхөө сэтгэлийг хэлж байгаагаар бусад хүмүүст бас ямар санагдаж байгааг бол мэдэхгүй байна. Надад бол ямарчсан жоохон ядаргаатай ингээл нэг юм болгонд оролцоод идэг нэг юм өгүүлбэртэй ингээл тэгчмээд гэл ингээд ангуу тэр нь жоохон цэтүүлаа тэр хоёрыг би үерхээсэ гэж бодож байгаа гэхгүй юу. Тод бэлэг байна. Тэгээ тод бэлэг маань бас яг нийчи шиг ийм сонир содон зүйл одоохондоо бол байхгүй байгаа. Тэгээд яг ийм хөөрхөн тэгээд цэтүүлагийн тэр пикап лайнд нь ингээд инээж байгаа тэр хэсэг жоохон надад жоохон л тэнэг байсан. Тэгээд залуучууд одоо нэг юм нариганд нь инээсээр агаал тэгэл наригдчихдаг тий яг цэтүүлаа яг үнэ гэл жоохон тэнэг юм яриад тах чинь гэл тэгэл дараа нь ингээд ярилцсан нэрээ бас тэгж аахгүй аюу хөвгчлөлтөй санагдсан гэд. За тэгээд тийм байна. За тэгээд цэрэн тогтох гэдэг бас залуу байна. Манай нөгөө боди билдер залуу байна. Тэгээд энэ залуу болохоор надад бас зүгээр л бас энгийн л байгаа нэх угаасаа 1 2 дугаар дээр нэг олон юм яриаггүй ингээл тэр хавар нэг ингээд чимээгүй ингээл өнгөрөөл ингээл яваад байгаа. Тэгээд цаашдаа бас яг цэгийн маань олон юм яриад илүү их оролцоод явах байх гэж бодож ин. Тэгээд явах байх гэж найдаж ин гэх юм уу. Тэгэхгүй бол одоохондоо бол яг энэ байдлаараа яг хасагдах баха. Гэтэ Тэнгисийн эргийнхэн маань яг ингэдэгтэй дасцсан хүмүүсээ ингээ үлдээгээд тэг яг ийм дасаагүй шин минь байгаа хүмүүсээ ингээ шууд явуулаад идэгтэй. Тэгэхээр цэгээ бас анханасаа байсан болохоор урт удаандаа явах ч юм уу. Цэгийг маань бас нөгөө нэг хүмүүс манай Singles Inferno-гийн Jinsok-тэй ингээд адилхан яг баг ингээд Монгол Jinsok юм шүү гэ тэгээдсэн. Тэгээд Jinsok бол ялтчгүй маш амар юм green flag залуу штэ тий энэ хөөрхөн залуу байсан. Тэгээд цэгийн манай Jinsok-ийг гүйцэхээр тийм хөөрхөн юм залуу байж чадахгүй юу гэдгийг нь хэдүүлээ бас дараагийн анги дээр харж лээ тий. Одоохондоо бас яг ийм тийм гэж хэлэхэд жоохон хэцүү байгаа. Бүх хүмүүсийн ярианы сэдв болж байгаа. Тэгээ барин ингээ гол хүн шиг байгаа 1 2 дугаар дээр бүх монголчуудын анхаарлыг татж байгаа, муугарч яриж байгаа, сайнарч яригдж байгаа тэр хүн бол Цэтүүлаа байна, Цэлмэг гээд. Үгүй би бол сайн залуу. Таг заримдаа надад тоглолдог бацаа. Би бол өрөнд тав. Чиний нэр тод хобот од. Бусад октод чиний хажууд шонги мод. Энэ залуу үнэхээр инээдтэй залуу заяа. Үнэхээр инээдтэй, үнэхээр хөвгчлөлтэй. Гэтэ Singles Inferno-гийн Guanxi гэж яригдж байгаа Red Flag энэ залуу бол угаасаа надаа ингээд тэсэн таахгүй. Анханасаа орж ирэхдээ бас ингээд нэг дүрд орж ирж байгаа. Би бол амьдрал дээр сайн мэдгүй л байна л да энэ залууг. Амьдрал дээрээ угаасаа бас тийм далдаг байж магадгүй л. Ер нь л тийм. Гэтэ одоо энэ шоуг энэ хит маань ерөнхийдөө бүгдээрээ мэддэг болоод орж ирж байгаа болохоор бас нэг ингээд дүр тувраа за би энэ шоун дээр те зүгээр ингээд энэ шоуг зүгээр ингээд миний шоу шиг болгоод үгүй гэж орж ирж байгаа байж магадгүй гэж бодож ин. Тэгээд пикап лайнууд хэлж байгааг нь хэдүүлээ бол зөндөө үзсэн. Яг тэр нөгөө ихний ягав танилцдаг дээр тэр нөгөө Амраа Цэтүүлээ хоёрын таад санаж байна уу? гэж хоорондоо айлгууддаг. Тэр бүр үнэхээр ингээд арзагнуулсан те бүр ингээд окей за тэгтээ шоу юм чинь бидэнд ийм юм үзэх хэрэгтэй. Тэгээ Цэтүүлээ ер нь бол бас нэг талаараа хэдүүлээ ингээд бас кринж гэж байгаа ч гэсэн энэ шоуг ингээд сонирхолтой болгох айгүй чухал үүрэгтэй хүн шиг санагдаж байгаа байхгүй юу? Бүгд орж ирээл
монголчууд чи ялангуяа илүү ингээл айгүй дотгошоогоо ч юм уу тий яг шууд өөрийнхөө байж чадахгүй ч юм уу тий тийм байдэн штэ. Тэнгүүд Сэтулаа болохоор орж ирээд шууд тэр албаны байсан уур амьсгалыг шууд ингээд гоё хагалж өгсөн санагдсан. Тэгээл би чамтай суун бараг тэдүү хөлттэй тийшээ саксны багтай болно ингэн тэгнэ гэл. Тэр нь бол угаасаа би бол яг буруу гэж хэлэхгүй заяа зөв гэж хэлж байна. Ягаад шоуны талаас бол зөв. Яг бодит амьдрал дээр жишээ нь тэр хүн үнэхээр тийм бол амар тэнэгэлтэй. Тэгээ шоун дээр бол бид нарт угаасаа ингээд гоё юм үзүүштэй, ярих сэдвтэй ингээд баймаар штэ. Бидний анхаарлыг үнэхээр ингээд татаж чадж байгаа байхгүй тэр хүн. Шоуны тал дээр бол Сэтулаа бол ингээд байх ёстой хүний нэг гэж бол бодож байна. Тэгээд тэгснээс биш бодит амьдрал дээр тэр хүнийг ингээд харах юм бол яа бас яг тийм хүнтэй хамт байна гэд та нар төсөөлдөө юм октоудаа бас л хэцүү байх бах те яг уу нэлээ хөгжилтлөө тэгээд тэгэл байнга тийм байх юм бол бас хэцүү бах те хэцүү хаа угаасаа мэдээж хосоо олгож байгаа шоу тэгээд тэрэн дээр бол бүх хүнийг таньж мэдээд бүх хүн дээр ингээд оролдлого хийж үзэх нь бол зөв. Гэхдээ одоохондоо бол ингээд тоглоод байгаа шүү дээ. Би амраа би чам таартай, би үүлээ таартай гэл ингээд тэр бас ингээд хөөрхөн ингээд тэгж байгаа ч гэсэн тэр нь яг сүултээ ингээд жинхнээсээ болоод явчвал үнэхээр тэнэг байх бах. Тэгээд ямар ч гэсэн бас харж лээ. Ингээл тим ийм гэж ярихад бас айгүй эртэн те ингээд дөнгөж 1-2 анги гарцсан. Тэгээд тэрнэр бас бид нар нэг их юм харж амжаагүй ямар ч байсан. За энэ бол юм байна. Өөлийн бол гоёсэн. Золоо бас ер нь аюу дайжгүй байсан. Тэгээд золоод нэг юм бас сүртэй юм байхгүй. Дургу байвал одоо тэрийг ингээд телевизээр би тэрэнд дургу байсан, тэрэн жоохон муухайсан гэдэг хэлцдэг. Дуртай байх юм бол тэр дуртай хүнтэйгээ ингээд ярилцаад нэг ингээд гой суучдаг. Тэгээ яриагаа бас ингээд гоё авч явдаг. Тийм эмэгтэй байсан. Хонгорын талаар хэдүүлээ бас яриаггүй мэн. Айгуу сонирхолтой хүн байлээ. Өөрийн гэсэн ертөнцтэй гэдэг үг нь би ер нь их дуртай биш байхгүй. Ер нь бүх хүмүүс л өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ. Тэр залууг бол айгуу өөрийн гэсэн ертөнцтэй гэж хүмүүс хэлж байгаа. Гэхдээ бас таалагдахгүй биш надад. Ер нь бол таалагдж байгаа хонгороо гэдэг залуу. Яг л бас айгуу эвтэйхэн гэх юм уу? Үцгэд эвтэйхэн байгаад байгаа одоогийн байдлаар яг нэг юм үүрэг даалгавар аваад тэрийг ингээд ойлгоцсон тэгээ зөв биелүүлээ явж байгаа хүн шиг гэх юм уу хитрхгүй заяо одоо ингээд яриа нь хитрхий ингээд тэнэг байдал нь хитрхий гэхдээ тэнэгдэх үедээ тэнэгдээд яг дуугүй байх үедээ дуугүй байгаад гоё баланслаад идэг хүн юм бэлээд амархан хүн гэх юм уу тийм харилцахад амар хүн шиг санагдсан. Уулийн хасаа хоёрын бас болцоо байсан. Тэгээ тэрэн дээр хасаа маань ер нь хамаагүй дэжгүй цоолгож байгаа юм шиг ширтэж мэдтгүү. Гэхдээ яагаад золоотой хасаа ярихдаа тийм үйлдэл гаргасан юм болоо сонинтэй яг юм жон кринж үйлдэлтэй амар ингэж харж мараал амар тэнэг үгэнд ашиглаж машиглал дараа нь үйлдэл болохоор тэгээ бохгүй. Тэгэхээр ялдчгүй л тэр хүн зүгээр ихнийх дээр аюу хичээсэн бах. Нөх хүн ер нь байгаагаасаа хит их хичээж хэрсэн жоохон тэнэг болчтой шүү дээ. Тэгэхээр яг тийм л зүйл болсон бах гэж би зүгээр өмөөрöd байгаа дотроо. Тэгээ цаашдаа бас 3 4 дугаар дугаарууд дээр тэг ингэ бас яах юм мэдэхгүй байна. Тэгээд сүүл 2 дугаар дугаарын бас сүүлд нөгөөний бид нар ингээд шийтгэл шиг тоглоом гэх юм уу? Тийм тоглоом тоглоод ууля хинэгэнтэй үнсэлцэх болж байгаа хгүй. Тэгээд төгсөөг сонгоод үнсэлцдэг. Тэгээд тэр үед ингээд хасаагийн царай бол үнэхээр панелистууд болохоор хасаагийн царайг хасаа ингээд юу ч болоогүй юм шиг сууж штэ гэдгсэн. Яг үндэ хасаа ердөөс юу ч болоогүй юм шиг суухгүйсэн. Айгүй эвгүй сууж исэн ер нь бол ингээд яг ингээд дотроо өөртөө тэг ингээд за зүгээр битээ дотор ердөөс тоохгүй юм шиг баймаа гэл ингээд хичээгээд байгаа юм шиг ингээд суугаадсан. Тэгээ тэрний яж хат нэг хичээгээд байгаа нэг мэдэгдээд исэн. Тийм бас нэрээ нэг юм жоохон сонирн босон. Гэхдээ тэрэн дээрээ уулиа үнэлцэх хүнээрээ төгсөөг сонгосныгоо болохоор дараа нь тайлбарлахад аюу гой тайлбарсан. Хэрвээ үнэхээр хасаа бит хоёр ингээд үнэлцэх болох юм бол бит хоёрын үнэлцэлтэй зүгээр нэг юм шийдэглэлээс ч юм уу те болж үнэлцэлт битгий байгаасаа гэж бодсон гэх юм уу. Яг үнэлцэх шаардлага гарах юм бол яг ингээд үнэхээр хоёр талаасаа ингээд хүсээд те яг ингээд хоёр талаасаа ингээд гой мэдрэмжээ ингээ илэрхийлээд тийм үнсэлцэлт байгаасаа гэж бодоод ер нь бол төгсөөг сонгосон гэж хэлсэн. Тэгээ тэр нь бас аюу гой санагдсан. 2 дугаар дугаар дээр шинэ охин орж ирсэн. Тэр болохоор юм Даяна гэдэг нэрээ охин орж ирсэн байгаа. Тэгээ энэ охиныг та хэд маань бас харж исэн баха. Instagram дээр бас reel ингээд хийгээд идэг. Англи хэл заагаад reel хийгээд идэг санагдаж байна. Тэгээ би бас тэгэж харж исэн. Тэгээд энэ охин маань орж ирсэн. Тэгээд төгсөөтэй болцсон. Тэгээд надад төгсөө энэ хоёр хөөрхөн зөгцсөн санагцаа энэ ойролцоо настай болохоор ч юм уу те яг ингээд хөөрхөн
хоорондоо таарах юм санагдсан. За тэгээд мока, хөтлөгч мока байна. Тэгээд би үзэхээсээ өмнө дүгнэлт хийхдээ бол мока хөтлөхөөр бас жоо сонирн баха гэж бодчихсон чинь мока айгу гой хөтлсөн ялч ингээд чимж байгаа юм шиг санагдсан гэх юм надад. Өөрөө бас сайн бэлдсэн юм шиг санагдсан. Тэгээд хөтөлгөө нь бол надад тийм хэцүү ч юм уу, тийм муухай ч юм уу, сонсоход тэртэй ч юм уу ердөөсөө байгаагүй айгу гой хөтөлж исэн. Ингээд өгүүлбэр хэлэх гэж байгаа өгүүлбэр тэр зүйлийг аюу гой бэлтцэн. Цаашдаа бас илүү гой сонирхолтой зүйлс зөндөө болгоо. Элдэн янзын хор бас хоорондоо хутгах байх. Тэгээд цитуула цаашдаа яг энэ далдгаараа байх нь уу? Бас ингээд гинт ингэж далдаг байжгаад нэг юм гой нэг зөв залуу болол гараад ирэх юм болоо яах юм бол тэр болгоны хэдүүлээ бас гой хүлээж дунд нь би жоохон юм орхиод ярьсан санагдсан. Гэхдээ гайг баха. Та хэдэд бас энэ тэнгисийн ир дээрх энэ сонин кринж санагдсан юм юу байна? Тэрийгээ бас доор үлдээгээрээ. Одоо монголчуудын маань яг хийсэн контентийг бид нар өөрсдөө монгол хүмүүс чинь ингээд бид нар өөрсдөө үзэж тэрийг ингээд шүүмжлээ болж ийн болохгүй байх, хөвгчлөлтэй байх, тэнэг байх, муухай байх, эсвэл гоё байх гэдгийг ингээд хэлэхгүй бол бид нар яаж энэ салбартаа энэ entertainment салбартаа ч юм уу энэ урлагийн салбартаа сайжрах юм бэ гэж боддог. Тэгэхээр та хэд маань гэсэн нэг ингээл тэрийг үзэх кринж, тийм дуу сонсох чинь кринж гэдэг одоо тэр нэг юм үзэл санаанаасаа жоохон салаарай. Тэгээ илүү монголчуудаа хийсэн юмыг бас гоё үзээд дэмждэг байгаарай. Илдгээр шүүмжилдэг ч юм уу тийм байвал зүгээр гэж боддог. Тэгээд тэнгисийн эргээ хэдүүлээ бас бөөнөрөө гоё үзээд одоо ингээд 17 хоногийн турш ингээд 20 дугаар гарна гэсэн. Тэгэхээр дахиад хэдүүлэнд нь баг 2 сартай ингээд хамт тэнгисийн эрэгтэй ингээд зуралдаж энэ хэдийгээ үзэж одоо кринжлэх үедээ кринжилж тэгээ уурлах үедээ уурлаад үзэх нэ. Тэгээд дараагийн бичлэгээрээ удахгүй уулзцаана гэж найдаж байна. Bye.